За өнөөдөр дэлхийн нийтийн нөхцөл байдал маш хүнд байна. Дайнтай, худалдааны дайнтай, тарифын дайнтай гэдээ маш их нөхцөл байдал хүнд байна. Тэгэхээр энэ үед бас манай улсын хувьд бол тогтвортой байдал, нягт эвтэй байдал бол маш чухал байгаа. Тэгэхээр энэнийг одоо бас удирдлага болгож ажиллана гэж ингэж үгэнд чинь гарч байна. За дээрэс нь Монгол төр бол урт удаан хугацааны залгамж чанартай ийм одоо төр. Тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайд Лувсан намсраа оюун эрдэнийн одоо хэрэгжүүлж ирсэн бодлогыг төрийн залгамж чанарын хүрээнд бас үргэлжлүүлэн авч явна гэдэг үгийг бас сонслоо. За энэ мөрийн хөтөлбөрийн амин сүнс нь бол 14 мега төсөл байсан. 14 мега төсөл бол салбарын яамдууд дээр байсан. За манай яам дээр бол гашуун сухад ганц мод, орооно, газрын төс боловсруулах үйлдвэр, зэс боловсруулах үйлдвэр, гангийн зохицлуур, нүүрс хийм, кокс хийм, алт цэвэршүүлэх гэд эдгээр мега төслүүд бол манай салбар дээр байсан. За энэ төслүүдийг бол одоо дөрвийг нь яг эхлэх шатанд нь гэрээ хэлцээг нь хийгээд ингээд эцэлсэн байгаа. Цаашдаа энэ одоо бодлогод бол бас таныг залгамжлуулаад үргэлжлээд явна гэдэгт бол итгэлтэй байна. За мөн одоо улсын эдийн засаг санхүүгийн асуудал ч гэсэн хүнд байгаа. Тэгэхээр таны амнаас бас төсвийн тодтгол гэдэг үг гарч байна. Тэгэхээр бид бүхэн бол энэ одоо уул уурхайн бүтээгдэхүүнийхээ экспортын орлогоор амьдардаг ийм улс. Тэгэхээр энэ салбарт бас нэлээд одоо ачаа ноогдож байгаа. Тэгэхээр бид бүхэн гадаадад уул уурхайн бүтээгдэхүүний үн одоо бас буурсан байна. Бага байна. Энэ тарифын дай, худалдааны дайнтай холбоотой. Тэгэхээр бид нар айлаас ирэхээр авдраа авах гэж өөрт байгаа энэ алтныхаа асуудлыг бас бодлого болгоод явж ирсэн. Энийг цааш нь үргэлжлүүлэх үү? Алт гурав аян, алтны үндсэн ба шороо ардын асуудал. За дээрэс нь энэ газрын ховор элемент гэдэг дэлхийд дээр маш хурцаар хэрэгж байгаа энэ бодлогуудыг та үргэлжлүүлж явах уу? За дээрэс нь бид нар энэ одоо ачааны хөндийг үүрч орлогын эхийг авчирж ирсэн, бүрдүүлж ирсэн уул уурхайн салбарынхандаа бол талархах ёстой. Одоо тэр хүмүүсийг энэ салбарынхныг бодлогоор дэмжиж авч явж улсынхаа эдийн засагт бас тодорхой орлогыг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр уул уурхайн салбарын нийт ажилчид, уурхайчдаа бас энэ улс орныхоо өмнө байгуулсан энэ том гавьяагийн төлөө бас талархал илэрхийлэх нь зүйтэй гэж ингэж бодож байна. Дараа 1 минутаа авч. За 1 минут нэмье. За бидний үндсэн бол зорилго ерөөсөө тодорхой байсан. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10,000 ам доллар болох. Ийм л зорилготой, ийм л сэтгэл зүйтэй, ийм л сэтгэл гаргаж ажиллаж байсан. Тэгэхээр энэ бодлого маань бас цаашаа үргэлжлээсэ гэж бодож байна. За дээр нь арчилсан намын одоо үед гээд хэлчихээ та арчилсан намынхны үед бас арчилсан намын сор болсон чадвартай болсон хүчингүүд энэ салбарууд дээр орж ирж ажилласан. Бас яаж ажилдгаа тэр хэд маань харуулад явж байгаа. Тэгэхээр энд байгаа энэ цөөхөн одоо нийт төрийн албан агчдтай дүнтэй харьцуулахад бол цөөхөн тооны одоо хүмүүс томилгоо хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн одоо чадварыг нь бас ашиглаж үргэлжлүүлэн ажиллах тал дээр бас та ямар бодлого барьж ажиллах вэ гэдэг ийм асуултаар өгөөд дуусгая. За зандаа шитрээр дарга хариулт өгье. За цэвэг дөржин тухайн гишүүний асуултанд хариулъя. Ер нь дэлхийн геополитикийн докторгүй байдал нэмэгдэж байгаа нь үед тэгээд энэ худалдааны даан, тарифын даан хэлбэрээр үргэлжилж байгаа энэ үед бол Монгол улсын засаглалын доктортой байдал, улс бодлогын доктортой байдал, залгамж чанар туйлын чухлаа. Тэгээд нэг засгийн газар гараад өмнөх засгийн газрынхаа хийсэн юмыг үүсгэж явж болохгүй. Нэг ялангуяа засгийн газар бол энэ 14 мега төслийг улс төрийн циклээс ангид урт хугацаанд хэрэгжих төслүүд учраас бодлогын залгамж чалааг эрх зүйн болон институцийн баталгаатай болгох замаар доктортой хэрэгжүүлэх үндсийг бүрдүүлэх ёстой гэж үздэг. Гашуун сухад ганц модны бомбын дэд үтсийг олон улсын стандартын дагуу өргөтгөөд хэл гайлын нэгдсэн удирдлага болон захим шижилтийг бүрэн нэвтрүүлэх замаар илүү үр дүнтэй хэрэгжүүлэх болцоотой. Нүүрс химийн болон одоо алт боловсруулах үйлдвэрүүдийг дотоодын хөрөнгөөр бол олон улсын хамттай ажиллагаанд тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай.
ерөөсөө л ган зэсүүлдүүлжээж улс өгчсөн Японы, Солонгосын бүх улс бол одоо бүх юмны түүхийд болсон төмөргүүгээр улс өгчихгүй. Зэс орчин үеийн критикл металл боллоо цахилгааны. Энэ хоёр бол тэргүүн зэргийн зорилт байх ёстой. Гэхдээ бидний бодит ажил бас зөрүүтэй байгаа. Алт гур тогтолборыг хэрэгжүүлж байна. Алт худалдаа авах тогтолцоог илүү уян хатан болгож хэрэгжүүлэх шаардлагатай. Одоо оны ихний одоо үрдэл 3.4 тонн алт Монгол онгон тушаагдсан байгаа нь өнгөрсөн онуудтай харьцуулахад чамлалтай үзүүлэлтээ. Ингэж Төв банкныхаа алтын нөөцийг нэмэгдүүлэх замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх нь бол Монгол төгрөгийн худалдаа авах чадварыг доктортой ойлгох, инфляцаас ангид байх гол нөхцөлд болно. Ийм учраас нийт толборлолтын 40-50%-ийг албан ёсны худалдаа авалтад зориулж, жижиг бичил уурхайчдын эрх зүйн орчныг сайжруулах, татварын уян хатны нөхцлөөр хангах нь бол алтны нийлүүлэлтийг доктортой ойлгох чухал зүйл гэж үздэг. Алт гурван хөтөлбөрийг зөв хэрэгжүүлвэл валютын орлого нэмэгдэнэ. За уул уурхай салбарын ажилчдыг ер нь доктортой байдлыг хангаж ажиллана. Гэхдээ энэ мэдээж ур чадвартай хүн одоо ажиллаа хийж чадж байгаа хүн болгон ажиллах ёстой. За ер нь бас уул уурхайн салбарын аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгаалтыг олон улсын стандарт нийцүүлж сайжруулах шаардлагатай. Мэргэжлийн сургалт, дахин сургалтын тогтолцоог бэхжүүлэх, орон нутгийн ажилчдын оролцоог дэмжиж тэдний сургалтанд хамруулж явах, тэдний оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг. За хөдөлмөрийн гэрээг ил тод шударга болох асуудлыг иргэдээс, орон нутгийн иргэдээс их тавьдаг. Тэдний орон сууц, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын багц дэмжлэгийг хөөцлөн баталгаажуулах шаардлагатай. Нэг ялангуяа говийн бүсэд. Ийм учраас энэ бол ингээд нэг зохиц бодлого болох бах. Тийм учраас дотоодын нэвтрүүлэгтгүүнийг ойрын үед нэмэгдүүлж энэ хүндрэлийг даван туулахын тулд уул уурхайн салбар бол зонхлох үүрэгтэй. Энэ салбарын бүтээн зүр ашгийг нэмэгдүүлэх, доктортой байдлыг хангах бол тэрүүний зорилт байх ёстой гэдэг таны бодлоготой санал нэг байна. За цэвэг дөржийн төвөн гишүүн тодруулжсоё. За баярлалаа бас. Одоо хэлсэн асуултуудад тодорхой хариулт авлаа. Тэгээд залгамж чанарыг барьж ажиллана гэдэг үгийг бас сонсож авлаа. Таны үгэнд бас гарчлаа энэ бичил уурхайчд гээд нэг одоо ад үзэгдээд явдаг тийм ээ. Зарим үед бас муухагаар хэлэгддэг ийм хүмүүс байдгаа. Тэгээд энэ бас таны уугуул нутагтчих вэ, төвийн бүсдчих вэ. Тэгэхээр энэ хүмүүстээр бас ажиллуулах ялгаагүй Монгол улсын иргэд тийм ээ. Хуулийн дагуу ажиллуулах энэ бодлогыг бас үргэлжлүүлээд авч явна гэдэг үг гарлаа. Тэгээд энэ үгэнд ч бас талархаж байна. За Батөлзийн